Монгол Улсын ерөнхий сайд оюутны Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын хоорондоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн өг тохиолдуулан тус улсаас манай улсад цугоонц бөгөөд бүр ирэхэд элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэндээ ерөнхий сайд Монгол Солонгосын хоорондоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ан мэдчилгээ дэвшүүлээд 1990 оноос хойш хоёр талын харилцаа хамтын ажиллагаа, ардчлалд хүний эрх хэрэгжүүлэг эрхэмлсэн нийтлэг үнд зүйлс тулгуурлан нийгэм эдийн засгийн бүхэл салбарт өргөжин тэлж одоо стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцоллоо. Мөн манай улсын чухал 3 дахь хөршөө бүс нутаг дахь ойр дотн түнш орон болох бүгд найрамдах Солонгос улстай хэрэгжүүлж ирсэн 35 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт хамтран хэрэгжүүлж байгаа дүрслэл хөтөлбөрийг дүгнэж цаашид хоёр талын худалдааг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хэрэгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж хамтран хэрэгжүүлж байгаа дүрслэл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Жишээ нь Солонго 1-2 орон сууцны хороол 10 аймгийн төвийн дулааны станц зэрэг төслийг эрчимжүүлэхэд хоёр тал хүчин чармаалт гаргах хэрэгтэйг онцлон дурдсан юм а. Хоёр улсын иргэдийн солилцоог дэмжих хүрээнд Монгол иргэдийн бүгд найрамдах Солонгос улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад орчин суугаа Монгол иргэдийн эрх ашиг хамгаалахад онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.